Хэнтийн нурууны сүрлэг уулс цэцгэн хээгээр хормойгон гоён сүндэрлэж хараа сүгнэгэр баян голын сав газарт хөх ногооны униар сундлан дэлхий дэлгэнсэн дэлгэр зун айлсан байна. Тунгалаг урсгалт гол мөрний хөвөө даган мал сүрэг тогтун бэлчээрлэж уулын сугаар өтгөн манан хөөрч үзэгдэх нь аргагүй л зунжлах тэгшэрсэн нутгийн өнгийг илтгэн. Нийслэл хотоос ердөө 98 км-ийн зайд хаяа дэрлэн орших байгалийн хосгүй үцгэлэнд Төв аймгийн Батсүмбэр сум. Тэртээ 1926 онд Түшэйтхан аймгийн Баатар бангийн хошуунд гал голомтон бадрааж Богдхан уулын аймгийн Батсүмбэр уулын хошуу нэртэйгээр тууруу тусгаарлаж байсан ил нутаг өдгөө эрчимдсэн мал аж ахуй газар тариалангийн бүс нутаг төдийгүй эрүүл агаар онгон байгалыг зорин ирэх аялагч амрагчдын сэтгэл хоргодон саатах оршихуй болон хөгжсөөр байна. Эргэх 4 цагийн урсгалд их дэлхийгэн аргадаж малын заяа газрын шимийг тэтгэж ява эгэл олны ахуй амьдралаас эргэх 4 цаг нэвтрүүлгийн энэ дугаараа бэлтгэлээ. Нийт 2500 хавтгай дөрвөлжин км газар нутагтай тус сумын 56.5%-ийг хөвч тайг, ойн сан бүхий газар эзэлдэг бол 42.2%-ийг хөдөө аж ахуй, бэлчээрийн талбай эзэлдэг. Газар тариалангийн 4100 га эргэлтийн талбайтай бөгөөд сумын хэмжээнд энэ жил 194.4 гад төмс, 125 гад хүнсний ногоо, 480 гад малын тижээл, 201 гад жимсгэн тус тариалжээ. Ийхүү их хөрсөнд тэтгэн аж төрж байгаа 7500 гаруй хүн зооны дундаас газар тариалангийн салбарт нэгэн шинэ хуудсыг нээсэн хөдөлмөрч залуу хосыг нэвтрүүлгийнхээ нэхэнд онцолж байна. Батсүмбэр суманд хүнсний төмсний ногоо тариалдаг айлууд их олон. Танай хувьд бол одоо сонгон саримсыг хангаараа тариалж байна. Хизээнээс өрн эхэлсэн юм бэ? За 2019 оноос анхын талбайгаа эзэмшиж авч эхэлснээс хойш одоо тасралтгүй 6-7 дахь жилдээ зөвхөн дан сонгон саримсыг дагнаж тариалж эхэлсэн. Монголын саримсны бараг 50%-аас 60% үрийг дотооддоо ханган нийлүүлж байгаа. Төл сонгоны хувьд бол энэ жил нэг 60% нийлүүлсэн баха. Ер нь одоо сонгон саримс тариалах нь одоо бусад төмс хүнсний ногооноос юугаараа ялгаатай байдгийг ямар арга технологи хэрэглэдэг? Энэ саримсны үрийг бол ерөнхийдөө сүүлийн 3 жил одоо тасралтгүй үржүүлж эхэлж байна. Энэ нөгөө нэг манайхны нөгөө алдартай улаан саримс гэдэг дээ шүү дээ. Завхны улаан саримс. Тий, тэрийг ерөнхийдөө одоо ингээ бас эхнээс нь үржүүлж байгаа. Цагаан саримс одоо энэ хинти болон зүүн бүрэн сэлэнгийн бас нөгөө цагаан саримсыг одоо маш их хөгжүүлж байгаа. За технологийн хувьд бол бид нар одоо энэ хучлахтай тариалт хийдэг. Одоо энэ хучлахаа одоохондоо хуулж авч амжаагүй л хавар цаг ирээд удаагүй те. Бидний хувьд болохоор одоо энэ хучлахтай тариалт гэдэг чинь хөрсийг ингээ нөгөө салхинд ингээ хийсэхгүй хөрсний илэгдэл байхгүй. Учлахтай учраас нөгөө хатаад ахгүй ус бага орно. Тэгээ нөгөө дулаанаа хадгалдаг учраас нэг өсөндөө газрын хүлэмжлэлт үүсгэж байгаа байхгүй. Тэгээд ирэхлээр ингээ нөгөө ногоо ургах чадварууд одоо юу гэдэг боломж нь ингээд айгүй сайн бүрдээд ирдэг учраас маш хурдан хугацаанд богино хугацаанд маш их өндөр ургацыг өгдөг байхгүй. Нэг гат талбайд ерөнхийдөө задгаад тариалт хийхэд 29-с 30 тонн сонгон хурааж авдаг бол одоо жишээ нь манай технологиор тарихад 63-аас 68 тонн ургац авах боломжтой байна. Илүү их ариу ургац авч байна тий. Тэгээд нөгөө манайхан нэг ийм асуудал өгдөө шүү дээ. Шинэ ургац гэхээр л бүр хэдэн зуун мянган төгрөгөөс эхлээл доошо буудсан шүү дээ. Гэтэл бидний хувьд бол яг зүгээр 1 кг сонгоныг бол нэг 1300-аас 1800-ийн хооронд дотор бол зах зээл дээр бас ингээд барьж худалдаалдаг. Төл сонгоны хувьд ч гэсэн бид нар нөгөө хойд хөршүүд болон одоо хамтрагч нартайгаа ингээд ярилцдаг. Манай Монголын зах зээл бол одоо та нарын ярилцдаг хоёр дахь зах зээл биш шүү. Зөвхөн манай Монголд тариулаад зориулаад та нарт бүр тусгайлан ингээд талбай гаргаад нэмж тариалаа те. Ингээ манай үрийг хангаач гэдэг үндсэн дээрээс маш хямдар Монголын зах зээл дээр чанартайг нийлүүлж чаддаг. Бүхэл одоо аймаг сумдууд руу үрийг нийлүүлж. Тийм шүү дээ 408 зөхсөөс одоо тариаланч чинь залгаал зүгээр тасрахгүй шүү дээ. Одоо хүртэл ингээд уцсны дуу хүртэл ингээд тасрахгүй л байна. Одоо бидний хувьд бол одоо энэ маш сайн тариалтыг бол одоо цаашдаа хийгээд ирэх жил бол бидний энэ талбай дээрээсээ бол баг 570 тонныг авъя гэж зорж байгаа нэг гагас. Тэгэхээр ч одоо 350 тонн. Одоо яг энэ танаа байгаа талбай чи хэдэн 5 га. 5 га.
Тэгэхээр бага талбайд илүү их ургац өндөр ургацал авахыг зориод байгаа байхгүй. Гол зорилго нь. Сонгон сарамсны тариалт дээр ер нь юг анхаарах хэрэгтэй гэдгийг услага арчилгаа яаж хийгддгийг. За сонгон сарамсны хувьд бол ерөнхийдөө хугацаа л бит юм манай Монголд. Бид нар төдий эрт хугацаанд тарьж чадна. Сарамсыг бол одоо ерөнхийдөө 4 сарын 5-наас 15-ны хооронд маш хүйтэнтэй цэвдэг дөнгөж арилгатай зэрэгцээд тарьж явах тохиолдолд энэ ч өөрөө халуун чанарын урмал учраас өөрөө хөрсөндөө дулаан одоо нэг хэдий хүйтэн байх тусмаа манер айгуу сайн ургадаг байхгүй. Тэгэхээр хугацаа байдаг. Энэ хугацаан дээр одоо жишээ нь бид нар юун дээр алддаг вэ гэхээр одоо шин залуу хүмүүс ч техник байхгүй. Нөгөө юмгүйгийн л зовлон байхгүй те. Юмтай болчил манайхын нэрээс айгүй хөдөлмөрч хүмүүс байгаа штэ. Гадаадд очиод хамаг л одоо өндөр цалингийн авсан ажлыг хийж чадчихээн тийм эс. Дотооддоо ирээд хүн өөрийнхөө төлөө бол хөдөлмөрлөн штэ. Энэ сайхан нутгийн хөрсөнд ургаагүй ногоо нутаг шихгүй таримл гэж үгвэ. Тэд хараа голын сав газрын үржил шимт хөрсөнд сонгон сарамсыг дангаар нь дагн тариалж дотоодынхоо хэрэгцээг хангаа зогсохгүй хэлийн чандаас чамин цэцэгсийн мөрийг авчирч нутагшуулан ургуулж байна. Танах бол одоо Монголд анх удаа гаднаас импортоор цэцэг оруулж ирээд нутагшуулаад өрслүүлээд ингээд тариад явж байна. Энэ ажлыг ер нь хизэнээс эхэлсэн. Яагаад ер нь анх гаднаас цэцэг оруулж ирж одоо нутагшуулж тарих санаа бий болсон. Ковидын үеэс ахуулаад яг Голланд болон Оросоос авчирсан нөгөө өрнүүдээ өөрөө яг өрслүүлээл өөрөө үржүүлэл эхэлсэн. Зуны хүлэмжтэй учраас 2 сэлгэн тариалтай манайх бол тарьдаг гэсэн үг. Тэг эхний тариалт бол нөгөө 12-1 сар тарьсан үрслэгээгээ гаргаад 3-4 сард одоо хэрэглэгчтэй тариаланчтай үрслэгээгээ нийлүүлчихэд за тэнгуут одоо ингээд 4-5 сард гингүүтээ ингээд 2 дахь сэлгэн тариалт буюу одоо арай илүү дулаан чанар төсвөртэй ингээд тасалгааны цэцэг, баглааны цэцэг тариалтанд ороод ингээд явдаг. Лилийг одоо бид жишээлбэл дандаа л чамин дэлгүүрт байхын л хардаг. Тариалт нь ер нь яаж хийгддэг, ямар арчилгаа шаарддаг гэж ерөөсөө мэддэггүй. За ядлангуяа одоо Монголдо ингээд тариалж байгаа гэдгийг ч бараг хүмүүс төдийлөн мэддэггүй байх. Дандаа л гаднаас импортоор орж ирж байгаа цэцэг авч байгаа шүү дээ. Монголын хөрсөнд тарьж болдог цэцэг ургамлуудаас юу бараа ялгаатай? Ер нь нутагшуулахад ямар бэрхшээл ах вэ? Лили маань болохоор өөрөө өвлждэггүй гэж 2 сорт байдаг. Тэгээ тасалгааных одоо мандлих гэд бас ялгаатай л да. Тэгээ би болохоор ерөөхдөө бол мандлын лилийг одоо үржүүлдэг. Илүү одоо манай орончин эрдэс уур амьсгалтай. Тэгээд өвөл маань одоо цэцэг өвлжих ямар ч боломжгүй учраас бид нар одоо энэ өвлийг давдаг ийм лилийг ингэж Голланд улсын анх бол Голландаас оруулж иржсэн. Одоо бол бид нар яг өөрснийхөө үржүүлж байгаа одоо туршаад одоо 3 дахь жилдээ ингээ өвлжөд гарч ирж байгаа лилийг одоо хэрэглэгчтэй зараад үлдсэнгээ өөрснөө ингээ тариад тэгээд цэцгийн дэлгүүрүүдэд нийлүүлдэг. Энүүгээр онцлогтой. Тэгээд манайх бол өвлждөг олон наст гэдгээрээ илүү даваа талтай гэсэн үг тийм байна. Бид бас яг тариалтан дээр нэрж таарлаа. За яаж суулгадаг юм бэ? Яаж одоо тарьж эхэлдэг юм? Одоо ерөнхийдөө бол манайх одоо энэ лили чи өөрөө нөгөө бас тоо болцоо ургамал одоо энэ өөрөө усархаг энэ болцоо ургамал учраас энийг ер нь бол 20 см-ийн гүнд тариад тэгээд ерөнхийдөө энэ өөрөө ингээд үржээд доороо энэ болцоо нөр үрждэг гэсэн үг. Тэгэхээр энэ өөр бондгор өөрөө энэ маань өөрөө дахиад ийм бондгор ийм болцоо үржээд олон ингээд болоод үржээд ирэнгүүт маш их биднэрт маш их хэрэгтэй. За одоо ингээд ерөөхдөө ингээл газраа хагалж байгаа суулгачдаг. Болцоогоор үрждэг гэсэн үг тий. Арчилгааны хувьд бол ер нь бол их харьцангуй маш амар. Өөрөө зөв технологиор тариад газрын хөрсийг маш сайн боловсруулах хэрэгтэй. Та өөрөө маркетингийн мэргэжилтэй. Гэхдээ одоо яг энэ цэцэг төмс хүнсний ногоо гэж тариаланч мэргэжлийг бол өөрийнхөө яг сурч судалж гадны орнуудаас үзэж ирсэн туршлагаараа сурсан гэж байгаа. Тий, ер нь бол маш их эрүүл хайгуул болдог. Тэгээд одоо өөрөө бол энэ амьдралын одоо явцад агрономч мэргэжлийн зүгээр л одоо цаасан дээр биш одоо амьдрал дээр хэрэгжүүлсэн хүн байгаа. 20 эдэн орнд очиж өөрөө ингээ ажиллаад туршлагаа судлаад яаж өөрийг үржүүлэх үү, яаж одоо тарих үү, энэ цэцгийг яаж одоо Монголд нутагшуулах уу гэдгийг маш их туршлага судалсан байгаа. Тэгээд Монголдо ирээд маш олон шавнартай болоод тэгээд
аслагдсан бас сумдуудад өөрөө зорин очоод заавал цаг гаргадаг. Тэгээд одоо очингуудаа тэр сумынхаа улаан загалан маань нийгэмлэг буюу одоо улсынхан тэр мэрэгжилтэнгүүт нь асууж агаад за танаа одоо энэ сум бол ингээд засмал зам тавигдаагүй. Тэгээд дээрэс нь өрхийн тариаланч байхгүй байна. Тэгэд одоо би нэг 50 тариаланч их ч юм уу ингээ өрхийн тариаланч болоод өөрийнхөө үржүүлсэн өрийг өгье. Одоо энэ лилигээ өгье, сарнаагаа өгье. Тэгээ бас өөрийнхөө үржүүлсэн өрнүүдээс ингээ өгмөр байна гэдэг хүсэл тавихаар тэд нар маань ингээд эднэр маань бас олон хүүхэдтэй эднэрт маань өрхийн тариаланч яах юм бол ингээ хөөрхөн болоод ирэх их хөдөлмөрч хүмүүсээ ингээд тэгээ бид нар цуглуулж агаад ингээд маш олон сумдуудад маш олон хүмүүсийг өрхийн тариаланчтай болгосон байна. Нөгөө нэг одоо би тэглээ гэж ярихгүй болохоос айгүй их нөгөө хүмүүстэй маш их тус болохыг л боддог. Тэгээд бусдад бас сайн сайхныг түгээж, бусдад бас баярлуулж эерэг байхыг л их хичээдэг. Одоо жишээлбэл танах хичнээн одоо цэцгийн хүлэмжтэй байна. Нэг хүлэмжнээс одоо хичнээн цэцэг одоо тариалтаар авдгийг. За манайхны 3-4 хүлэмжинд бол цэцэг тариалтын явдаг. Хотод нэг хүлэмж байдаг. Тэрэндээ болохоор үржүүлэгнийхээ ямыг явуулдаг. Арай илүү нөгөө хоттой ойр учраас яг Батцанбөр суманд бол 3 хүлэмжинд яг энэ тариалтаа хийдэг. Тэгээд нэг хүлэмжинд бол одоо 2000-аас 2500 болцоо суулгадаг гэсэн нэг хүлэмжинд. Тэгэхээр за багадаа гэж бодоход 3 хүлэмжинд 6000 одоо ийм үржүүлсэн лилигээ тариад за тэгээ зах зээлд нийлүүлээд яхад бол бид нар цэцгийн дэлгүүрүүдэд нийлүүлэх юм уу эсвэл өөрийнхөө цэцгийн дэлгүүрээр энэ лилигээ зархад нэг хүлэмжнээс одоо нэг 35-аас 36 сая төгрөгийн борлуулалтыг хийдэг гэсэн. Тийм болохоор эмэгтэй хүмүүс ингээд ийм гоё ажлыг хийгээд тийм мөнгөтэй болно гэдэг бол ямар гоё вэ те. Тэгээд би эндээ амар аз жаргалтай л амьдардаг да. Ямар их хүч хөдөлмөр, тууштай байдал, хүнээс бас ямар их ухаан шаарддаг вэ гэдгийг төдийлөө ойлгодог штэ. Цэцэг ургамал тарина гэдэг бол бас тийм ч амар юм биш, хүн болгоны хийгээд идэг ажил биш. Тэглгүй яг одоо энэ одоо яг энэ ургамал ногоо тарихтай л одоо гэр бүлийн хамт маш их цаг зав хөдөлмөр маш их зүйлийг одоо зарцуулсан. Одоо ер нь бол шөр нойргүй л ер нь явна. Тэгээд хүмүүс унтаж байхад хөдөлмөрлөдөг. Цаг хугацааны зогсолтгүй эргэх хүрдэн дунд хүмүүн бид өөрийн амьдралын ухаан, хөдөлмөрийн цадигийг их хөрсөн дээрэн тусал хөлс, тууштай зүтгэлээрэн сийлдэг. Дээд боловсрол эзэмшиж өөр чиглэлийн диплом өрүүлсэн залуус анхлан хөрш шороотой нөхрөлөхөд хялбар байгаагүй нь лавтай. Гэсэн ч газар тариалангийн нарийн арга ухааныг сурч мэдхийн тулд тасралтгүй суудалж, туршиж, халирахгүй зүтгэсний үр дүнд өнөөдрийн амжилтыг бүтээж чаджээ. Тариалж мэдхгүй, учраа мэдхгүй энэ талбай дээр анх ирээд зогсож байхдаа хэн надад заагаад өгчих вэ гэсэн хин чинь одоо үнэхээр бас тэр үед нөгөө ChatGPT ч үгүй юм уу, Gemini ч үгүй юм уу, одоо Google-ээр хайгаад яг нэг хэлтэйгийн давуу талынхаа үүднээс маш их мэдээллийг интернетээс цуглуулж авлаа. Өөрөөсөө манайх нөгөө ховор хилээд үүргээд тухайд ковидын үед бас дотоодын хүнсний ногоог бас цэцэгтэй хангах гад бас ажиллаж ирсэн. Ямар ч саадгүйгээр бас бид нар тухайд даваад гарч ирсэн. Маш гоё түүхүүд байдаг. Яг нөгөө мэрэгжлийн агрономч бус хэрнээ яг одоо энэ төрлийн тариалтыг хийхийн тулд маш их судалгаа хийсэн байна шүү дээ. Тийм, одоо тэгэл Тайланд, одоо Солонгос, Япон, Орос, Голланд гэдэг ерөөсө хаана л хамгийн мундаг тариалж чинь тэнд баг ингээл өөртөө нисж очино, өөртөө зардлаараа тэр талбай дээр очиж үнгүү ажиллаж өгөн те. Ингээд сурахын тулд ингээд манай гэр бүлийн хүн бит хоёр бол одоо маш их гадаадуудаар явж одоо маш их олон дүүрэг зарсан да. Одоо тэрнийхээ үр дүнийг л одоо нэг сүүлийн 2 жил амсч эхэлж байна. Тэрний өмнө бол одоо энэ манай шин тариаланд орж байгаа залуучуудын бас нэг юу байдаг. Тооны машин дээр тоо бодож цохиж ороод тэгэл өстө авч шидүүлнэ штэ. Тэгэхээр тоо бодох гэхээсээ илүү би юу хийж чадах вэ? Би цаашдаа яаж ажиллавал бас зөв технологиор тариалаад зөв ургацаа аваад бас те 5-3 цаас нэмэртэй болгоод амьдралдаа зөв хэрэгжүүлээд явах вэ гэдэг асуудлууд бас их хөндөгддөө. Хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарыг үргэлжлүүлэх залгамж халаа ховордож байгаа энэ үед ажлыг хүнд гэж бэрхшээлгүй үртэй бүхнийг соёолуулж сурч мэдснээ бусдад түгээж байгаа залуу тариаланчдаар ирэхгүй бахархна. Гэвч тариалалтаа өргөжүүлэх талбайн хэмжээ, газрын хүртээмжийн асуудал гээд
тэдний өмнө тулрах сорилт зөөнгүй. Нэг ч удаа тэр нэг хөнгөлтэй зээлэнд нь хамрагдаж үзээгүй. Яагаад гэвэл залуу гэр бүл учраас одоо ингээл барьцаан дээр айгүйх ундаг. Тэгээ шин залуу үе мань хүртэл одоо ийшээ орё гэдэг тэгэхээр нэг трактор хэрэг болно, цойр хэрэг болно. Энийгээ бас яах вэ? Нэг бол одоо бид нар төрийн дэмжлэг бас нэг жоох хэрэгтэй байгаад байдаг юм шиг харагдаад байт. Яагаад гэвэл одоо би нэг 50 га газар эзэмшээд Монголын дотоодын бүх төл согны үрийг дотоодоос 100% хангах боломж жишээ байдаг байхгүй. А мөн дээрэс нь энэ газар тариалангийн хувьд бас энэ залуучууд нь бас одоо шинэ тариалалд орё гэхэлэр газар олддггүйгээс гадна бидний энэ нөгөө газрыг нөгөө банк үнэлдэг. Улс маань нэгснээ буцаагаад үнэлдэг учраас энэ нөгөө тариалт бас айгүй муу хөчдөг. Тэгэл одоо би ч Төв аймагтаа очиод хүсэл тавиал за одоо нэг 50 га газар талбай гаргаад өгөөч ээ. Бид нар дотооддоо ингээд Оросуудтай ч юм уу эсвэл одоо юутай хамтраад Галландтай хамтраад бид нар ингээд хөрөнгө оруулалтын бүр шийдчихэд байгаа шүү дээ. Танад ингээд энэ хөрөнгө оруулалтыг хийчихгээд байхад газар нь гарч ирэхгүй байгаа л харамсалтай байт. Бусдаар бол одоо яах вэ? Бид хэдэн ингээд өнөө маргаашаа бодоод яг бид нар би хуваа бодоод энийгээ тариад даваа борлуулаа яваад ивэл яваа л энэ чимээгүй. Яг нөгөө Монголоо хөгжчихөөсэй гэсэн нэг Монгол хүний нэг юу байдэн шүү дээ, тэ. Тэрүүгээрээ л бас ингээд гоё болчихосоо л гэж гордох. Нэг нь хүнсээр, нөгөө нь цэцгээр дотоодынхоо хэрэгцээг хангахаар тууштай зүтгэж байгаа бүтээлч гэр бүлийн тариалангийн талбай Батсүмбрийн хөндийд ийхүү өнгө нэмж байна. Батсүмбэр сумын эдийн засгийн гол тулгуур нь эрчимдсэн мал аж ахуй. Энэ нутагт малчин болон мал бүхий 800 өрх, 15-аас 50 үнэтэй 137 фермийн аж ахуй үйл ажиллагаа явуулж, жилдээ 20-оос 21 сая литр сүв зах зээл нийлүүлж байна. Фермеруудын өглөө сүүн цагаан цацлаар эхэлж, сайлын хувингийн жингнэнээр үргэлжилдэг. Сүүний энэ их ундрагыг жилийн дөрвөн улиралд таслалгүй аривжуулж, малч ахуйн нүр их хөдөлмөрийг өвөг дээдсийн уламжлалт ухаан өөрийн гэсэн арга барилаар залж яваа улсын авраг фермер Батсүхэнд бид саадсан юм. 92 онд 8 төгсөөл тэрнээс хойш одоо энэ малын энэ эрчимдсэн мал аж ахуй гэдэг тал дээр одоо яг л одоо энэ үхрийг одоо нэг үхрээс ахуулаад сааж эхэлсэн. Одоо тэгэл өдийг хүртэл одоо ажиллаж амьдарч байна. Уламжлалт Монгол өхрийг бодвол одоо цэвэр сүүний чиглэлийн эрлийн зөвхрийг одоо байгаль цагуурын нөхцөлд тохируулан маллахад ер нь ямар нарийн арчилгаа шаарддаг юм бэ? Нөгөө Монгол өхрөө бодвол эн чинь нөгөө суурин малгайтай учраас эн чинь нөгөө үүс тэжээлийн цаг хугацаа минуттай тэжээн өдрийн 3 тэжээн одоо тэгэл хордож барина эн чинь бас хамаагүй тэжээвэл тийм асуудал бас байна л да. Одоо танах ер нь хичнээн үнээс ааж. Одоо манайх нэг 70 гаруй 80 төхөр сааж байна да. Хэдий одоо цэвэр сүүний чиглэлийн үнэж гэсэн үнэ бүрийн сүүний гарц өөр. Тэглгүй яг тэр мэдээж тугалсан хугацаа болно. Одоо өөрийн өхрийн сүү гарах потенциал гэдэг юм бас байна л да. Энэ өөрөө нөгөө эрчимдсэн мал аж ахуй гэдэг чинь бас тэрүүгээр онцлогтой л доо. Өөр одоо нэг өхрөөс жишээлбэл 11-ээс нь 15 гарч ах, нэгнээс нь 10 гарах жишээний тийм 8 гарах жишээний тийм юм. Тэгэхээр нэг үнэнээс өдөрт дунджаар өрнө гэж нээлээд. Яг уу одоо манайх нэг тонн гарan сүв сааж байгаа. Өдөртөө бол тэгээ ер нь бол нэг 10-аас дээш л гарч байгаа дунд чинь. Сүүлийн 15 жил апууд нийлүүлж байна. Ерөнхийдөө бол нөгөө доктортой байдлын гэрээ гэдэг нууцлалтаа гэрээ гэдгээр сүвгээ нийлүүлж байгаа. Ер нь бол арай өөр үнээр яг нөгөө 5-10 литр сүү сааж байгаа улсуудаас арай өөр үнээр нийлүүлж байгаа л гэсэн үг. Танаа хашаанд бол одоо яг сүүний хүргүүр нь байна. Тэгэхээр тэр тухайн компани танаа хашаанаас ирээд шууд өглөө ерөнхийдөө өглөө оройд ирээд сүүгээ авчна. Ер нь бол нэг дороос ачна гэдэг нь давуу тал юм л да. Арай их сүүг нэг машин ирээд аччихна. Тэгэхээр одоо яг энэ сүүний хүргүүрээс тухайн компани ирээд авахтаа сүүний одоо цэвэр байдлыг, шинэ байдлыг сорцоор шалгаад. Ер нь бол сорцоор шалгаад ерөнхийдөө нөгөө дараа нь үйлдвэрт ингээд ачуулахад хөргөчөөд ачуулахад тэнцэхгүй нүү гэдгийг бид нөр өөрөө өөрснийгээ шалгадаг байхгүй. Тэр болгоны цаанаас нөгөө шалгадаг юм хүмүүс нь бол апугаас биднэрт явуулдаг байхгүй. Малчин хүний ажил барагдахгүй их. Өнөөдөр хийснийгээ маргааш мөн л ёс мэд давтна. Үүрийн гэгээнээс үчийн бүрий хүртэл борь бөхсхийг чөлөөгүй зүтгэсээр он цагийг илээдгийг хэн хүнгүй сайн мэднэ. Хөндлөнгийн хүн харахад амарханч, туулахад бэрх энэ хөдөлмөрийг үнэлж түүнийг улсын авраг хэмээх хэрхэн алдраар тэтмэлсэн нь гарцаагүй.
Ашиг олно гэдэг бол нөгөө хувь хүний өөрийн л одоо хөдөлмөр хийх чадвар, одоо тэр удирдах чадвар, одоо бүхий л юм шаардах байх л да. Би бол тэгжил харддаг юм. Би бол аль болохоор өөрөө бүхнийг бэлдүүл, одоо жишээлбэл одоо би тээвэр хийгээд өвс авчирсан ч гэл өөрийнхөө техникээр яваад авчруул, хүн хөлслөөд авчруулах хоёр чинь өөр болно шүү дээ, тийм ээ. Тэр талаас нь хардаг байхгүй юу? Аль болохоор хямд болох талаас нь яаж ажиллавал одоо хямд хөсөр бэлтгэв. Жишээлбэл одоо хийв тэжээл будаа тариага намар ахиу хэмжээгээр бэлдээд энэ контейнеруудад бэлдээд тавьчин. Тэгээ нөгөө бэлдсэн тэжээлээрээ өвөл яхаар чинь өвөл нөгөө өвс тэжээлийн үн өсөхөд бид нэр ямар ч нөлөөлөлгүйгээр үхрээ саажих зорилготой. Түүнээс биш бид нэр өнөөдөр зах зээлийн үнээр хийв тэжээл өвс тэжээлээ авчаад тэгээд үхрээ тэжээвэл одоо эн чинь бол учир татагдaltaй юм болно шүү дээ, тийм ээ. Тийм л асуудал байна. Ер нь бол Фермерийн аж ахуй эрхлэгчдэд ер нь тулгамддаг сорилт нь юу юм бэ? Ямар дэмжлэг ер нь хэрэгтэй байдгийг? Фермээ зарна гэсэн улсууд маш их байна. Хотоос гарч ирээд шантраад буцаж байгаа улсууд их байна. Тэр болгоныг би хараад сууж байгаа юм баггүй юу? Ер нь бол та одоо яаж ингэж оршин тогтноод байгаад байгаа юм бэ гэдэг чинь тий. Тэгэхэд бол оршин тогтнож байхын тулд ер нь бол бүх юм урьдчилан тооцоолж бэлддэг юм аа бол. Тэгээ тэр урамшууллыг бол нөхөн ингэж олгож явах нь бол маш их зөвл. Энэ улсын бодлого бол тэрний хүчинд бид нар бас сая нэг 5 жилд бас нэг харьцангуй өөр дэвшилтэд хүрсэн л гэж харддаг юм. Миний өнцгөөс бол нийт маасаараа ер нь фермийн аж ахуй бол хөгжөхөд айгүй тос нэмэр болсон. Нэг хүний зүтгэлээр өрхийн аж ахуй босдог бол олон хүний нэгдлэр орон нутгийн хөгжил үнгийдэг. Өрхийн хэрэгцээний төвшөнд цөөн тооны үхэртэй нутгийн иргэд хэсэг хэсгээрээ нэгдэж бүлэг үүсгэснээр тус сумд одоогоор 18 хоршоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээр тэд түүхий сүүнийхэн чанарт суурилсан урамшууллын тогтолцоонд бүрэн хамрагдаж дотоодын үндэсний үйлдвэрүүдэд сүүгээ тогтвортой үнээр нийлүүлэх баталгаат сувгийг бий болгожээ. Ирэх 4 цаг нэвтрүүлгийн уран бүтээлчид бид Төв аймгийн Батсанбөр суманд ажиллаж байна. Тэгээд Батсанбөр сумын иргэдийн хувьд бол 90 орчим хувь нь фермерийн аж ахуй эрхэлдэг. Тэр аж ахуй эрхлэгчдийн төлөөлөлтэй бас үзэгчтэйг уулзуулъя. Хашаа болснороо одоо хэдэн төгрөгөөр нийлүүлэх сүүгээ? Сүүгээ одоо өмнө хойчин шигэллийн үнээр бол нэг 8800 төгрөгөөс одоо горшооных нэг 2000-аас 2300 төгрөг. Өдөр нь 2400, одоо нь 2100 доод үнэтэй юм шиг. Тэр улирлаас ашиглалаад бас үнэн хэлбэлцэж юм байна. Тэр нэг өргөөс 500 төгрөг зөрүүлдэг байгаа. Горшоо басна даваад. Хамаагүй даваад талтай шүү дээ. Энийг өглөө ороо юу яа хөргөн байрна гэхгүй шууд нийлүүлчихэд өглөө тар цагтаа ороод Үнэний сүүний өдөр болгоны гацс нь өөр байна тий. тийм байна мэд. Одоо сая бороо орохоор өнөөдөр шараад дэвэ. Бороо ороог багт нэг 35 мав нэг самда тэгж үйдсэн. Фермер эрхэлж байхад тулгамдж байгаа бэрхшээл юу вэ? Одоо өвс тоос ногоон тэжээл мэдээлэл хэцүү шүү дээ. Одоо цаг агаартай бас хадгалдаг. Бид нэр бол яг хэдэн литр сүүгээр цалинжаал тэгэл байж тэр үед чинь сүүний үн хямдхан байсан. Одоо бол харьцангуй гайгүй. Тэгтээ бол зах зээлийн үндэ хөрөхгүй л ах шиг байна хүмүүс. Ногоон тэжээл мэдээлэл тарихаас өсүүлээд одоо мөнгө төгрөг гэдэг чинь юм болоод хэдэн литр сүүнийх нь мөнгө юу ч болохгүй л байна. Манай хүүнийг фермер барьж байгаа шинээр бас дахиад. Тэгэл тэрэндээ хамаг мөнгөнд орчоод ах шиг. Одоо нэг 5 тэжээл авлаа гэхэд чинь өдөрт 4 шуудаа тэжээл. Одоо тэгээд 40 шуудаа тэжээл хэд хонох юм. Нэг 10 хонож байгаа мөгүй юу. Тэгэл дуусчаал сая бол машина хөлөглөөл явж штт тэжээл мандлаа. Өвс тэжээлийн үн нэмэгдсэн болохоор өөртөө ялцшгүй тариалахаас өөр арга. Шуудаа тэжээл 25,000 бөөний үнээр авахар чинь яг л адилхан 25-аар л авч байгаа юм чинь. Нэг нь усны тэргээр 10-аас 20 литрийн бетонтой сүү төрж, нөгөө нь мотоциклд сумдалж, зарим нь 200-аас 300 литр том савтай сүүг машиндан ачсаар энэ тэндээс сугларах энэ нутгийнхны өнөөдрийн дүр зураг эрэхгүй нэгийг бодогдуулна. Хүн бүрийн амьдралын өнгө нэгтгэн нийлүүлж байгаа сүүний хэмжээ өөр өөрч, хөдөлмөрийн үнц нь хоршоонд нэгдсэн тэдний зорилго нэг гэдг нь нүднээ илхэн. Ганцаар явбал хурдан, олуулаа явбал хол явна гэдэг үгийн утга энэ гэлтэй.
Одоо толгорж байгаа бэрхшээлбэл одоо энэ ганц уд байна хүний юм чинь. Тэгээд одоо энэ бэлчээр дараацсан. Тэгээ нөгөө хэвд хичээлэх үнэтэй. Одоо сүү маш хямдхан тэгээд сүүний үн ундалгын үн чинь өссөн шүү дээ. Сүү чи одоо авраг 10 жилийн өмнө үнэтэй гал байна шүү дээ. Тэгээд сүүний үнэлэх бага болохоор бид яг хүндрэлтэй байна да. Хүмүүс бол одоо урагтаа фермерийн аж ахуй эрхлэгчтэй гих боломжийн болж ийн гэж хараад байдаг. Гэтэл цаана бас асар олон хүний хүч хөдөлмөр байгаа шүү дээ. Тэгэлгүй байх юм чи өглөө 6 цаг 6 цагт босоод тэгээд хагас үтнэсэн гэж байхгүй тэгээд энэ бүхэл цаг хугацаа гэдэг эдгээр хүүхд малж байгаа шиг малж ийж ашиг шиг нь авч. Саасан сүгэн хувьдаа өртөг өндөр тээвэрлэх, борлуулах гээд олон сорилттой нүүр тулгардаг байсан иргэд ийхүү хөдөлмөрөө хөнгөвчилж өрхийн орлогоо тогтворжуулж байна. Гисэн хэдий ч өргөн хэрэглээний барааны үн жил ирэх тусам өсдөг атал сүүний үн л нэмэгддэггүй. Тийм боломж байдгүй маа гэхэд ядаж л сүүний урамшууллын дэмжлэгийг үргэлжлүүлэн олговол амжиргаанд дэм болондоо хэмээн халаглан ярих хүн олон байсныг нуух юм. Батсүмбэр суманд сүүний эрчимдсэн аж ахуйн суур одоогоос 60 гаруй жилийн өмнө тавигдаж үйлдвэр угсааг сайжруулах ажил тасралтгүй өрнсөөр өдгөө сүүний чиглэлийн өндөр ашиг шимт үхэр сүргийн тоо толгой 10,000-ыг даван өсчээ. Сайлын үнэний сүү хилэн дээрээ байдаг гэлцдэг. Жил бүр сая литрээр хэмжигдэх сүүний гарцыг нэмэгдүүлж ашиг шимийн хүртхийн тулд өвс тэжээл хангалттай өгөх нь чухал. Малынхаа тэжээлийг өөрийн гараар тариалж байгаа фермер эрхлэгчийн талбайг бид зорьсон юм. Сүүлийн жилүүдэд өвс тэжээлийн үн нэмэгдснээр эрчимцэн аж ахуй эрхэлж байгаа фермерүүдийн хувьд бол томоохон сорилтууд тулгарч байгаа. Тэгэхээр малчид өөрсдөө одоо өөрсдийн гараар ногоон тэжээл тариалахаас өөр аргагүй болж байгаа ийм нөхцөл байдал үүссэн байна. Тэгээ таны хувьд одоо хичнээн га талбайд ногоон тэжээл тариалж байна. За би яг 31 га ногоон тэжээлийн тэжээлийн урмал тарьдаг. Ер нь барагцаалбал хэдийн хэмжээний ногоон тэжээл та талбайгаас орж байна. Одоо ингээд гаагаас бол ерөнхийдөө бол хүмүүс дундаж нэг 200 бодол ногоон тэжээл аваад яг ногоон тэжээл гэхээр нөгөө овёс Улаанбуудаа цагаар баднаас чинь холио тарьж байгаа шүү дээ. Ус бороо гоё жил бол бараг 400 хүрэгдэх байхгүй юу? Одоо худалдаж авсан өвс өөрийн гараар тариалсан ногоон тэжээл хоёрын ялгааг та ер нь яаж анзаарч байна? Жишээлбэл одоо яг сүүний гарц чанарт ер нь нөлөөлж байна уу? Нөлөөлгүй их одоо нөгөө одоо байгалийн өвс өгөөд малаас авах шим нэг өөр өөрийн тариалсан тарианасаа өгөөд авах нэг өөр. Одоо эрчимчин мал аж ахуй эрхэлж байгаа хүн бол өөрийн гэсэн тариалангийн талбайд юм тарихгүйгээр оршин тогтохын тулд өстө хүнд шүү дээ. Га талбайгаа томруулах тэр боломж нөхцөл нь ер нь хэр байдаг? Боломж нөхцөлийн хувьд одоо энэ шиг бол бараг байхгүй. Яагаад гэвэл хуучин хэрэгжилж исэн талбай болгон хүнд очицсон. Яг тэгээ яг энд яг байгаа малчтаасаа илүүгээр бас нэг хотын ч юм уу янз бүрийн компаниуд том газар эзэмшиж байгаа газрууд бол байна. Тэгэл ерөнхийдөө энд байгаа Батцамбарын хэмжээнд байгаа тариалангийн талбай бол бүгд байхгүй хүмүүстэй тарагдаад дууссан. Хүн амын суурьшил ихтэй газар тариалан мал аж ахуй хосолсон энэ нутагт бэлчээрийн бүс хумигдаж тариалангийн талбайгаа өргөгдөх газар олдохгүй байгаа нь тариаланч болоод фермерийн аж ахуй эрхлэгчдийн цаашдын хөгжлийн тушаа болсоор байна. Байгаль эхийн гоо үзэмж, хүний хөдөлмөрийн хүүн холбоо бүхий, Батсүмбэр сумын зон олны ажил үйлс, амжилт ололт, асуудал шийдлийн учгийг бид нэвтрүүлэгтээ тусгахыг зорилоо. Гарын алганд багтах үр тарианаас эхлээд ганц литр сүүний цаанч хүний хичнээн их хөдөлмөр хичээл зүтгэл чин сэтгэл оршиж байдгийг эндээс бэлхнээ анзаарсан бизээ. 4 цагийн эргэлтэд 4 зүг 8 зохист аж төрж буй эгэл ардын ахуй амьдрал дээшлэн дэвжхийн ёроол талбайд эргэх 4 цаг нэвтрүүлгийнхээ энэ удаагийн дугаарыг өндөрлөе.